За сайн байцгаана уу залуучуудаа. Та нартай энэ өдрийн мэнд хүргэе. 7 хоногоо сайхан өнгөрүүлж гинөө. Тэгэхээр 7 хоног болгон цацрал далай жаргал YouTube суваг дээр залуустайгаа уулзаж та нартайгаа хэрэгтэй зөвлөгөө зөвлөмжүүдийг хуваалцдаг байгаа. Тэгэхээр шинэ 7 хоногийн дугаар яг одоо танд хүрэхэд бэлэн болсон байна. За энэ 7 хоногийн дугаарын хувьд би охид бүсгүйчүүд, ээжүүд, эгч нар маань олон 7 хоног, олон сар бас надаас сонирхож асууж исэн зүйлийн тухай хариултыг нь чадхаараа бэлтгэлээ. Тэгэхээр энэ юуны тухай вэ гэхээр за миний хувьд би үсэн дээр маань маш том асуудал нэг хэсэг гараад үсээ их гэмтсэн үсээ эрүүлжүүлэхийн тулд бүгдийг нь тайраад ийм жижигхэн дөнгөж мөрний дээгүүр иргэнээс жоохон доогуур ийм богинохоо үстэй болсон байжгаад үсээ ингээ буцааж эрүүлжүүлж үсний талаарх эрүүл мэндийг нь яаж одоо хамгаалж үсээ хурдан гоё болгож хуучин шигэ болгох вэ гэдэг талаар сүүлийн 3 жил гарan судалж тэгээ үүнийхээ ачаар яг 2 жилийн дотор үсээ буцаагаад ингээд яг нэг юм эрүүл одоо айтайхан харагдаж байгаа бах тий. Тэгэхээр ер нь бичлэгүүдээс та нар харж ирсэн бах. Тэгэхээр хэвийн шингэн биш хэвийн харагддаг бас дээрэс нь эрүүл гоё одоо болгосон бэ. Яг энэ туршлагаасаа та нартайгаа хуваалцах гээд өнөөдрийн бичлэгийг хийж байна. Тэгэхээр сүүлийн 3 жил гарны хугацаанд үсний эрүүл мэндийн тухай ингээд судлаад ер нь үсээ яаж одоо арчлах шаардлагатай байдаг, үс гэдэг одоо хүний энэ одоо арсны үргэлжлэл энэ чухал энэ зүйлийг яавал одоо илүү бидэнд эрүүл мэндэд нь илүү сайн байх вэ те. Энэ талаар илүү одоо судалж мэдсэн зүйлсээ та нартайгаа хуваалцах гэж байна. Яг ийм бэлхүүс хүртлээ ийм урт одоо шулуун эрүүл үстэй байж байгаа түүнийг ийм жижигэн болгож тайрсан. Тэгээ дээрэс нь бас хоёр дахь нөлөөсөн зүйл нь болохоор би үсний ингээ нөө extension гэж байдаг. Яг тэгээ нөө ийм тайрс үс маань надад огт таалагдаагүй учраас би буцаагаад яг хуучин өөрийнхөө natural урт байсан шигэ болгох гээд хүний үсэн ийм extension үс ингээ шүлжүүлсэн. Тэгээ яг тийм шүлжээс extension үстэй болохоор 3 жил гарan бараг 4 жил хэрэтэ тийм үстэй байжгаад тэг яг Америкт ирэхийнхаа өмнө нөгөө extension үсээ бүгдийг ингээ ахуулсан. Тэг яг энд ирсний дараа ингээ харангуут хэдийгээр миний өөрийн үс ингээ ургаад нэг энэ хавцаа ирсэн байсан боловч миний үс маш шинхэн бүр ийм сэмис нэг айггүй онцгүй харагдчихсэн. Тийм учраас буцаагаад тайраад ийм жижигхэн болгоод тэг яг нэг ийм жижиг үстэй тэг тэрийг эрүүл болгох гэж янз бүрийн юмнууд туршиж үзсэн. Бас байнга ингээд яавал одоо илүү үр дүнтэй байдаг те тэр талаар илүү их мэдээлэлтэй болох гэж нэлээд их цаг зарцуулсан. Тэгээ түүнийгээ та нартайгаа хуваалцах чагаадаа баяртай байна. Тэгээ маш сайхан зөв одоо үр дүнгууд сайхан үр дүнгууд гарсан учраас гол нь би хуваалцах гэж байгаа юм шүү. За тэгэхээр үсний эрүүл мэндийн хамгийн одоо чухал зүйл нь болвол бид нар арьсаа арчилдаг шиг үсээ бас тэгж арчлах хэрэгтэй байдığım байна. Үс гэдэг зүйл маань яг бидний арьснаас үргэлжлээд ингээ хуухнаас үргэлжлээд ургаж байгаа зүйл учраас үс хумсаар дамжаад бид амьсгалдаг гэж хүртэл ярьдаг яг үнэн. Тэгэхээр арьсаа яаж арчилж нүүр гараа хэрхэн арчилж байнга ингээл жигшүүлэх тос түрхээд ядчил өдөр оройдоо будаг түрхсэн бол түүнийгээ сайхан цэвэрлээд угааж арчилдагтайгаа адилхан үсэндээ бас яг ингэж анхаарах хэрэгтэй байна. Анхаарах ёстой гэдгийг илүү их ойлгосон. Ингээд би байглаараа natural байгаа үсэнд ихний зүйлсийг хэлж өгөөд за харин дараагийнх нь хэсэгт нь надтай адилхан үсний будаг, үсний хийм, шулуун, буржгар хийм, за тэгээд дээрэс нь үсний халуун эндүү хайж бас халуун сэнс хэрглэж хатаадаг тий. Ингээд ийм надтай адилхан ямар нэг байдлаар үсээ гэмтээсэн байгаа эмэгтэйчүүдэд хоёрдугаарт нь зөвлөгөө өгье. За ингээд эхнийх нь болохоор эрүүл natural байгаа тохиолдолд болвол яг өөрийнхөө байглаараа байгаа тохиолдолд хүний үс маш хурдан, маш сайн одоо ургаж эрүүлж их өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх энэ хуух маань ийм ич идтэй. За үүн дээр анхаарах зүйл нь юу вэ гэхээр өдөр болгон л угаахгүй байх хэрэгтэй. За үс тослогдоод ирэнгүүт амар тослогдоод ингээд муухай байна ингээд угаахгүй л болохгүй ингээд өдөр болгон угаагаад байдаг. Тэгэнгүүт нөгөө өдөр болгон угаагаад байгаа би бас яг тэгж угаадаг байсан. Тэгэнгүүт өдөр бүр угаагаад байгаа маань улам ингээд үсийг ингээд хуурайшуулаад үзүүрийн яг энэ хэсэг нь одоо ингээд улам
арзаагаад тэгээ ингээд тайрах харагдах байдлаараач хүрээд ингээ үтсэн ч гэсэн бүр ингээд гимтээгээд айхтар болгочдөг. Тэгэхээр яг л арьстайгаа адилхан зүүрлээд бодох хэрэгтэй. Ингээ байнгын л үсээ нүрээ ингээл баян ингээл амар хүчтэй бодсоор угаагаад ах юм бол бидний арьс ингээ хуурашаад бүр ингээд сайртаад гар хацар сайрцдаг штэ тий. Тэгэхээр жоохон бахад л яг тэгдэг байсан. Тэгээд яг тийм зүйлстэй адилхан тайлбарт бодоод үзэх хэрэгтэй. Тэгэхээр энэ үснээс ингээ хуухнаас гарч байгаа тэр тослог зүйл маань тослогдож байгаа тэр процесс маань өөрөө үсийг эрүүл байлгахын тулд тэгж тослогдож байгаа учраас үсээ аль болохоор баг угаах нь эрүүл байлгах зүйлсийнх нь нэг болж өгч байгаа юм. За өдөр болгон биш. Бүр дор хаяж ятаж 2 хоногт нэг удаа. Чадах юм бол бүр 3 хоногт ганц удаа ч юм уу угааж агаарай. За тэгээд шампу, кондишнер ер нь бүх зүйл маань өөрөө бас яг химийн бодис учраас тэр болгон байнга хэрэглээд байхыг зөвлөхгүй. За тэгээд хав халуун усаар угаахгүй байхыг зөвлөх байна. Ер нь Азууд ялангуяа анзаарах нэ бид нар их тийм халуун усаар үсээ угаах, халуун усаар арьс нүүргаараа угаах их дуртай тийм хүмүүс юм шиг анзаарэгдээд байдаг. Тэгээд аль болохоор нэг бүлээн за болж өгвөл бүр хүүтэн бүлээн усаар үсээ угаах юм бол илүү сайн гэж эрүүл бат бөх болж ургаж эрүүл байхад нь илүү их тус нэмэртэй байдгийн байна гэдгийг зөвлөх байна. За тэгээд дараачих нь зүйл болохоор халуун эндүү хайж тэгээд угаачаад эсвэл халуун эндүү хайж хэргэлдэггүй маа гэхэд халуун сэнсээр битгий хатаагаарай. Аль болох найчрал яг өөрийнх нь байглаар нь ингээ хатаах юм бол үсний эрүүл мэндэд бас маш сайн байгаа. Ингээд ер нь бол яг одоо илүү дутуу химийн бодис хэрэглээгүй яг өөрийнхөө ингээ байглаараа байгаа үсийг бол олон долоон зүйл хэрэглэхгүйгээр аль болохоор бага угаагаад гүтэн бүлээн усаар угаагаад байхад илүү гоё урт хурдан ургах энэ нөхцөл нь бүрдэж өгнө. За харин нэгэнтээ одоо химийн бодис хэрэгэлсэн. Тэгээд үс нь түүнээсээ болоод маш ихээр унаад, шингэрээд, хитрхи шингхэн хивийн байдгаасаа шингэн болоо, шингэн харагддаг. За байглаасаа шингэн үстэй. Эсвэл одоо янз бүрийн гадны нөлөөнөөс болоод хитрхи шингэрсэн хүүхэд гаргаад эсвэл химийн бодисудаас болоод шингэрсэн байгаа бол дараах зүйлсүүдийг анхаараарай. За би өөрийнхөө хэрэгжилж одоо туршаад хамгийн үр дүнтэй байсан бүтээгдэхүүнийг санал болгож хэлж өгье. За дээрэс нь юун дээр анхаарах вэ гэдгүүдийг бас хэлж өгье. За ингээд хамгийн ихэнд нэгэнтээ бид нар химийн бодис үсэндээ хэрэгэлсэн л бол биднэрт одоо энгийн кондишнер үйлчлэгээ маш бага. Тийм учраас шампунь хэрэглэснийхаа дараа заавал deep conditioner буюу одоо илүү гүнзгий тийм одоо treatment гэж нэрлэдэг. Тэгэхээр үсний hair treatment буюу үсний юм тоснуудыг маскын дотроо маскнууд байж болно. Хуухны одоо хуух хэрвээ хуурайшаад эсвэл ингээ улаан жижигхэн зүйлс туураад эсвэл ингээ хуурайшснаасаа болоо хагтаад тийм гэсэн бол хуухны treatmentүүд давхар бас хэрэглэж болно. За тэгээ мэдээч хэрэг яг үсний нөгөө гимтэл хэсэг бол илүү ингэж яг нэг энэ доод одоо хэсэгтэй тий яг энэ үзүүр хэсэгтэй илүү их байдаг учраас за эндээ бол байнгын одоо энгийн кондишнер одоо хэрэглэхээр үйлчилгээ авахаа болчихно гэсэн үг. Chemical хэрэгэлсэн үсэн дээр. Тэгэхээр deep conditioner-ыг үсээ угаах болгондоо хэрэглэх шаардлагатай болно. За ингээд treatment-ийг болохоор шампунд үсээ усанд орохдоо эхлээд үсээ шампундчаад дараад нь яг энэ одоо гимтэлтэй хамгийн их одоо хуурайсан байгаа энэ хэсэгтээ deep conditioner буюу treatment-д түрхээд ингээ биеэ угаачаад нэг 5-10 минутын дараа үсээ хамгийн сүүлд нь зайлаад за тэгээд альчуураар арчаад усын аваад нэг чихтэй нойтон байгаа үсэн дээрээ болохоор leave-in conditioner гэж байдаг. Тэгэхээр leave-in conditioner дотроо олон янзын брэндүүд олон төрөл байгаа. Тэгээ жоохон одоо аваад бид нар нүүрэндээ ингээд чийгшүүлэх тос түрхдэг шиг энэ болвол үсний одоо яг тэр хуурайсан байгаа хэсэгт нь чийгшүүлэх тос гэсэн үг. Түүнийгээ ингээд алгандаа түрхээд ингээд чихтэй байхад нь үснийхаа тэр хамгийн их хуурайсан хэсэгт нь түрхнэ гэсэн үг. За ингээд дараачих нь болохоор за та хэдтэй бас зориулаад ингээд би бүр бичээд тэмдэглэчихсэн байгаа. За дараачих нь болохоор аль болохоор яг үсээ хэрвээ эрүүлжүүлж хурдан ургуулъя гэж хүсэж байгаа бол тэр хугацаанд
халуун синс, халуун индүү хайж огт битгий хэрэглээрэй. Яг байглаар нь хатаагаал, байглаар нь сайхан шулуун ба шулуун, буржгар бол буржгар чигээр нь ингээд тэр чигээр нь байлгахыг хичээгээд үсээ ингээд хөнгөн шүлждэг юм уу, эсвэл тэгж хитрхи чанга боохгүйгээр сул ингээд боогоод юм уу те. Ингэж байлгах нь ус хурдан ургах, хурдан ирүүлчихэд нөлөөтэй. Тэрнээс биш одоо халуун индүү хайж давхар хэрэглээд давхар ингээ халуун сэнсээр халуун агаараар үлээлгээд байх юм бол хурдан тэр ирүүлчихэд нь сар мөгжуулаад ингээд нөлөөгийн зогсооно гэсэн үг. 2 жил гаргахны хугацаанд буцаагаад ийм гоё уурт эрүүл болоход маань тусалсан бүтээгдэхүүн юу байсан гэхээр энэ брэнд болохоор Nioxin гэдэг брэнд байсан. Тэгэхээр Америкийн брэнд юм блэ. Тэгээд би анх бүтээгдэхүүнээ хэрэглэж эхлэхдээ одоо энэ бүтээгдэхүүнийг яаж анх бүтээсэн, хэн бүтээсэн гэдэг ингээд бас сонирхож тэр үед үзчихсэн. Тэгээ яг энэ Nioxin брэндийг болохоор Америкийн нэг одоо ээж эмэгтэй хамгийн анх ингээд хүүхдэд төрүүлээд тэгээ хүүхэд төрсний дараа эмэгтэйчүүд маань маш ихээр өснө ундаг гэдгийг бол олон одоо найз нөхөд ойр тойрныхоо эмэгтэйчүүдээс бас харж исэн би өөрөө. Тэгэхээр яг энэ өснө ингээд тэр эмэгтэйгийн ус бас ингээд адилхан унаад баг ингээд шингэрээд их гимтсэн байгаа юм л да. Тэгээд шинкээ жоох үстэй болсон болохоор би яаж үсээ буцааж хуучин хэвэнд нь аваачих уу гэж бодож байгаад тэгээ анх яг энэ санаанаас ургуулад энэ Nioxin брендийг Америкт анх бий болгож исэн ийм түүхтэй байдаг юм лээ. За Монголд байхад болохоор хамгийн анх надаа HS гэдэг салон байгаа. Тэгэхээр hair salon гэдэг HS салоны захирал мөгийгч маань миний одоо үсэнд хамгийн анх одоо би бүр үсээ тайраа тэр тайрсандаа өөрөө дургу тийм тайрмал үсэндээ дургу дээр нь шингэрсэн одоо яах вэ гэсэн байж хаад надад хамгийн анх энэ бүтээгдэхүүнийг зөвлөж надад тусалсан. Тэг яг зөвлөгөөнийхэн дагуу би энэ одоо бүтээгдэхүүнийг хэрэглээ. Тэгээ Америкт ирснийхаа дараа ч гэсэн үргэлжлүүлж хэрэглэсээр байгаад тэгээ ингээ бүтэ 2 жил гарan яг тасралтгүй хэрэглэсний үр дүнд миний үс маш гоё хэвийн одоо эрүүл болсон. Тэгээ яг энэ бүтээгдэхүүн илүү гол түлхүү байглаасаа шингэн үстэй за эсвэл бүр ямар нэг гадны нөлөө химикал янз бүрийн одоо бүтээгдэхүүнээс болоод үс нь шингэрсэн эсвэл төрөлтийн дараах шингэрлтийн дараа буцааж яаж өтгөрүүлэх тал дээр илүү одоо яг гол фокус анхаарч хийгдсэн бүтээгдэхүүнүүд байгаа. Та 1 жилээс дээш ер нь хэрэглээд үзээрэй. Маш сайн үр дүнтэй санагдсан. За тэгээ Америкаас захиж авах боломжгүй байгаа тохиолдолд Монголд мөгийгч маань та нарт тусалж чадна гэж би бодож байна. 8806 6414 гэдэг дугаар байдаг байсан. Одоо ч гэсэн байгаа гэж бодож байна. Би бас сүүлд нэг уцаар яриаг үнэлээ удаж байгаа зүгээр чат биччихдэг болохоор яг дугаарыг нь одоо ажиллаж байгааг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ би яг энэ тайтл хэсгээр оруулаад биччихье. Тэгээ та нар маань бас холбоо бариад HS Hair Salon гэд хаагаад үзэнгүүт интернет дээр гараад ирэх бах. Тэгээд очиод бүтээгдэхүүнийг Монголоос захиалаад ингээд авах юм боломж танд байгаа. Хэрэглээ туршаад үзээрэй гэж зөвлөх байна. За хоёрт нь миний надад маш их таалагдсан бүтээгдэхүүн болохоор би өөр нь баг бүх л юмнуудыг туршиж үзсэн дээ. Тэгээд хоёрт нь хамгийн их таалагдсан бүтээгдэхүүн Японы бүтээгдэхүүн, Япон брэнд. За энэ нь болохоор Hoyu гэж Hoyu гэдэг брэнд байгаа. HOYU. Hoyu брэндийн хувьд болохоор яг ийм professional үсний салонуудад дэлхийд даяар ялангуяа Америкийн бас салонуудад бас сүүлийн үед илүү их одоо бүтээгдэхүүнүүд нь хэрэглэгдээд байгаа юм блэ. Тэгэхээр энэ брэнд болохоор үсний будаг, үсний одоо бүх төрлийн бүтээгдэхүүнүүдийг гаргадаг. За Hoyu брэндийн хамгийн сүүлд гарсан цагаан өнгөтэй юм үсний шампу, тэгээд яг ийм deep conditioner буюу treatment хоёр нь үнэхээр их таалагдсан. Маш сайн. Тэгээд үсний ойл нь бас их сайн санагдсан. Тэгэхээр яг Hoyu брэндийг бас туршаад интернетээс үзээд хаагаад үзээрэй. Хүмүүсийн ревю ямар байгааг бас сонирхоод үзээрэй. Надад бол үнэхээр сайн үр дүнтэй. Би яг одоогийн байдлаар бол Hoyu брэндийг хэрэглэж байгаа. За 3 дугаарт миний бас туршаад маш сайн үр дүнтэй байсан зүйл болохоор Goldwell гэдэг брэнд байгаа. Goldwell болохоор дэлхийд даяар салонуудад дандаа нийлүүлэгддэг бүтээгдэхүүнүүд нийлүүлэгддэг. Тэгээд би шампу одоо яг энэ будагтай үсний шампу кондишнерыг нь хэрэглэж үзчихсэн. Их таалагдчихсэн. Тэгээд Londagийнх бас хэрэглэж үзчихсэн. Тэгэхдээ Goldwell илүү санагдчихсэн.
тухайн үед. За тэгээд ямар ч байсан эдгээр зүйлсүүдийг би илүү их одоо бүтээгдэхүүнүүдийг хамгийн сайн санагдчихсан болохоор та нартай зөвлөх байна. Ингээд өнөөдрийн дугаарыг анхаарч үзсэн огт бүсгүйчүүдтэй маш их баярлалаа. Үсэн надтай адилхан юм асуудалтай байсан байгаа болвол удахгүй нэг жилийн дараа, хагас жилийн дараа, за жил хагасын дараа маш гоё урт үстэй болоод өөрийнхөө хүссэн эрүүл сайхан ийм одоо үстэй болно гэж итгэж байна. Ингээд энэ миний хувьд бол би одоо бол үсэндээ маш их одоо сэтгэл ханамжтай, жаргалтай байгаа, их гоё эрүүл сайхан болсон. Ингээд та нартай амжилт хүсье.